Сайн байцгаана уу? Яг хийн байна. Ингээд миний дараагийн влогт тавтай морил. За ингээд түүх уншиж өгье номер 2. За шууд түүх рүү харцгаая. Намайг нөхрөөсөө салах шийдвэр гаргачихсан байх үед найзууд минь надад хамгийн их тусалж байсан юм. Тэр үед надад 2 хүүхдээс минь өөр зүйл юу ч байсангүй. Очих орон байр, эд хөрөнгө юу ч үгүй. 2 жаахан хүүхэдтэй ажил хийх боломжгүй байсан болохоор мэдээж ямар ч мөнгөгүй. Гэсэн ч эмэгтэй хүний бардам зангаараа салж байгаа нөхрөөсөө юу ч гуйхыг хүссэнгүй. Би их сургуулаа төгсөж чадаагүй дундаас нь орхисон байсан ч их сургуулийн найзууд маань харин намайг орхиогүй. Надтай сайн найзууд хэвээрээ байсан юм. Тэр хэд дундаасаа байр түрээслэх эхний сарын мөнгө надад зориулаад босгочихсон байснаа үгүй. Одоо өөрийнхөө амьдралыг бод. Чи чадна гэж бас давхар зоригжуулна. Бас болоогүй. Тэд нар портер зохицуулчихсан намайг нүүлгэхэд найзын маань найзууд хүртэл ирж олуулаад туслалцав. Хов хоосон тавилгагүй байранд 2 хүүхэдтэйгээ орохоор боллоо. Найзуудын заримаас тавилга ирсэн. Тэгээд л миний ганц бие ээжийн амьдрал 23 наснд минь эхэлсэн юм. Ажил хайж эхэллээ. Төгсөөгийн хүнд мэдээж ажиллах хаятайхан газар олдох боломж муу. Хүнд нэг хобби гэж байдаг та. Миний хувьд тэр нь нүүр будах байсан юм. Хитэн найзуудынхаа нүрийг будаад л явж байдаг байсан. Ер нь нүүр будалд хувиргагчаар оролдоод үздэг юм билүү гэж бодлоо. Би ч мэргэжлийн артист биш. Зүгээр л YouTube үзэж найзууд дээрээ туршилт хийж байгаад л өөрийнхөө хэмжээнд сурсан хүн. Гэхдээ л өөрийгөө чаддаг гэд итгэчихсэн. Найзуудаасаа ажил сургалж байтал шинэ студ нээгдэж байгаа тэрэнд нь бүр буддаг хүн хэрэгтэй гэсэн сураг дуулдаад яваад очив. Хүнээс салахаараа зарим хүмүүсийн гал цаг унтарчихдаг штэ. Би бол тийм байгаагүй. Надад харин хор шар байсан. Би чадна. Чадахгүй байсан ч сураад чадна гэдэл зүтгэжгэв. Тэр студийн захирал за чи тэгвэл нэг найзаагаа дагуулж ирээ будчих. Тэгээд гой зургийг нь аваад хараад үзье гэхээр нь би хамгийн сайн будаг шингээгч аваад хөөхөн болчихдаг найзыгаа дагуулж ирд будаад хормын хувцастай зурганд орууллаа. Before and after зураг нь захирал таалагдаад би шинэ ажилдаа орохоор болсон. Дараа нь сонсохны захиралд маань миний хандлага, ирмэлзэл хамгийн гол нь таалагдсан гэсэн. Миний цалин 500 мянгаас эхэлж байлаа. Харин байрны маань түрээс 400 мянга. Болгодгол юм байлээ. Би өөрөө будаггүй. Тэгсэн манай захирал сая гаруй төгрөгөөр нүүрний будаг авч өгöd. За ингээд энэ будагнуудаар хүссэн хүнээ будаад өөрийнхөө чадварыг сайжруулаарай гэлээ. Би ч бас зүгээр л чадвараа сайжруулчихгүй амьдрал жаахан хэцүү байгаа штэ. Тэгэнгүүт тэр будагнуудаар халтур хийж эхэлсэн. Найзууд минь намайг дэмждгээрээ дэмжинэ. Шинэ жилээр ажлын газрын хүүхнүүд нүүр будалдаа надаар хийлгүүлнэ. Тэднэрийн ачаар 20-30 гэд олоод л байна. Ээж найзуудын тусламж зөндөө. Ажил маань натуурт, гэр маань UB Palace-ын тэнд. Хүүхдүүдийг минь харах хүнгээ болохоор цэцэрлэгт өгөх хэрэгтэй боллоо. Нэг дажгүй хувийн цэцэрлэг олтол 2 хүүхэд явуулахад 500k. Надад тийм их хэмжээний мөнгө төлөх боломж байсангүй. Эрхлэгчтэй нь ороод уулзтал нэг хөгшин ихч байна. Би ороод аж байдлаа тайлбарлаад нилээн гуйлаа. Игчээ би ганц би ээж байгаа юм аа. Би маш их хичээж байгаа. Та намайг жаахан дэмжээд өгөөч гэсэн чинь тэр ихч за 400k гэсэн. Тэр цэцэрлэг өглөө 8-аас орой 7 хүртэл ажилладаг байсан юм. Би илүү цагаар маш их ажиллах хэрэгтэй, илүү мөнгө олох ёстой байсан болохоор надад тэнд хүүхдүүдээ өгөхөөс өөр ямар ч илүү дээр хувилбар байсангүй. Гуйж байна. Би 500 мянган төгрөгийн л цалинтай гэсэн чинь за тэгвэл чамд хэд байвал болох юм гэж ашгүй асууж байна. Би 200k гэж даврахгүй. Та яг 300 хүүхдүүдийг минь авчих гэсэн чинь миний охин шиг л хүүхдтэй. За тгий дээ гэд 2 хүүхэд маань цэцэрлэгт явахаар боллоо.
Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажиллаад л бүтэн сайнд нь амарна. Өсгөж чадна гэж төрүүлчихэд хэрэгтэй зүйлийг нь авч өгч чадахгүй зовоогоод байвал хэцүү. Би хүүхдүүдээ аль болох юмар дутаахгүй, боловсралтай, хүмүүжлтэй хүн болгохын тулд чадхаараа хичээж байлаа. Тэр үед нэг хэсэг айгүй их зургийн студ гарч ирсэн юм. Хөл дээрээ тогтож унах нь унж байсан. Манай студ тэр үеэр байхгүй болоод би ажилгүй болчихсон. Хүүхдүүдээ улсын цэцэрлэгт өгөх гэсэн чинь суглаа нь таарсангүй. Тэр үед бас л эрхлэгчдэр нь орж уулзлаа. Би ганц бие ээж байгаа юм аа. Яалтчгүй хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахгүй бол болохгүй байна. Би чадлаараа энэ цэцэрлэгт туслая. Та надаар юу ч хийлгэж болно гэсэн. Чиний хийж чадах зүйл юу юм гэхээр нь юу л бол юу чадна. Та зураг авах уу? Би студид ажиллаж байсан гэд амхандаа чаддаг юм хэллээ. Би студид байхдаа зургийн монтаж хийж сурч байсан юм. Тэрүүгээрээ мэрэгсчихсэн. Цэцэрлэгийн хүүхдүүд монтаж хийлгдэг юм байна лээ штэ. Би бэлтгэл бүлэг төгсөнгүүт нь монтаж хийгээд өгье гээд амар их юм ярьсан боловч алийг нь ч хүлээж авсангүй. Уцар нь зөндөө залгасан. Дуудлагыг минь авахгүй байхаар нь энэ бараг хэцүүдчихлээ гэж бодоод байж байсан чинь нэг өдөр над руу залглаа. Манайд сандал ширээ дутуу байгаа юм байна. Чи энэн дээр тусалж чадах уу гэж байна. Тэгэхээр нь гял зах дээрээс 300,000 төгрөгөөр 5 ширээ авч өгөөд ашгүй хүүхдүүд маань улсын цэцэрлэгт явдаг боллоо. Нуруунаас нэг том ачаа салсан. За ингээд хүүхдүүдээ зохицуулчихсан. Одоо надад хүүхдүүдээ 7:30-д хүргэж өгчгөөд орой 5 цагт тардаг ажил хэрэгтэй. Зараар дүүрэн мэдээллийн ажилтан ресепшн нэг том байгууллагад касч нар орох гэд очлоо. Гэхдээ тэрэндээ бас нилээд итгэлгүй. Яагаад гэхээр би шантарчихсан байсан юм. Зөндөө газар ажиллаж үзээд тэд нарын дампуураад заримдаа сар ажилласан цалингаач авч чадахгүй үеуд гарч байсан болохоор тэр. Тэгсэн ч ажиллахаар боллоо. Ажил 5 гэж тарна. Хүүхдүүдийн цэцэрлэг хамгийн удаандаа 5:30 хүртэл байна. 5 цагаас 5:30-ийн хооронд цэцэрлэг рүү сумшиглгүй. Орой ээлжтэй үедээ кастчин охтуудаасаа гуйж цагаа тохиролцсон, зарим нь зөвшөөрн, зарим нь зөвшөөрөхгүй. Хаяа бүр хэцүү үед маань хүүхдүүдээ цэцэрлэгт нь үлдээхээс өөр аргагүй. Ээж заримдаа хүүхдүүдийг маань нааш цааш нь зөөж, заримдаа ажилдаа явтлаа харж өгч туслана. Үйлчилгээний ажилтнтай яаж харьцаж болдог юм шиг зарим хүмүүс аашлана. Би тэр үед хичнээн хүчтэй байх гэж хичээж байгаач дотроо бол эмзэг үе маань л байгаа шүү дээ. Хүмүүс муухай харьцаад намайг загнахаар доошоо зохион байгуулагчийнхаа өрөөнд очиод тэсэхгүй уйлчдаг байлаа. Дээр нь миний тэр ажиллаж байсан байгууллагын том дарга нь залуухан эмэгтэй ажиллагсдаа том хүмүүстэй уулзахдаа хүчээр авч явна. Явахгүй гэвэл ажлаас хална гэж дарамтлана. Би ажилгүй болчихвол 2 хүүхэд маань хэцүүдэх учраас би явж л байсан. Ууж идэхт нь нүдийг нь баясгаж, аригт арсыг нь хундгалж өгдөг ширээний хүүхэн шиг л юм уу да. Яг тэгээд ажил хэцүү санагдаж байх үед надад ажлын санал ирлээ. Хуучин ажиллаж байсан студийн маань захирлын найз. Би студид ажиллаж байхад хамт олон ямар гоё байдгийг мэдэрчсэн байсан болохоор надад бол дэндүү сайхан мэдээ байлаа. Тэр ажлаас хурдан гарахын төвс. Тэгээд яг 1 сарын 1-нд бүх юмыг шинээр эхэлж байгаа юм шиг хуучин ажлаа хүлээлгэж өгөөд студид менежер хийхэр боллоо. Цалин маань бас хөөхөн 100,000-аар нэмэгдчихсэн. Дээр нь борлуулалтын бонус нэмэгдэн гэхээр бүр зоригтой орсон. Би тэр үед найз залуутай болчихсон байлаа. Бид хоёр хамт тэр ажилд орсон юм. Харилцаа маань яах гээд байгааг нь мэддэхгүй болоод нилээд хөндөрчихсэн. Ажил дээрээ хоорондоо нилээн муудалцдаг болчихсон байв. Заримдаа би хүүхдүүдээ ажил дээрээ авчирна. Нөгөө хоёр чинь эрэгтэй хүн болгоныг л ааваа гэж дууддаг болчихсон байсан. Тэр нь надад их эмзэг тусдаг. Тэгсэн манай ажлын нэг залууг бас ааваа гिचгдэг юм. Ажлын маань тэр залуу хүүхдүүдэд маань тун сайн. Яриа болгон дээрээ хүүхдүүдийг минь марталгүй надаас асуудаг нэгэн байсан. Нэг өдөр тэр над руу гинэт "Юу хийж ийн?" гэж чатаар бичээд ороод ирдэг юм байна. Би ажлын талаар юм асуух гэж байгаа юм бах гэж бодоод хальт мальт чатлаа.
Ажлын газрын хүн маань болохоор имээ тиймээ юм юу ч ботсонгүй. Гэтэл тэр чат зөвхөн тэр өдрийнх байсангүй. Над руу бага сага юм асуугаад бичээд л байдаг болчихлоо. Гэхдээ хизээч хувийн амьдрал руу минь хит хандсан юм асуухгүй. Харин найз залуу бит хоёрын харилцаа болмоор байсан ч болж болтоггүй нэг тийм хэцүү асуудал байдаг да. Яг тийм харилцаанаасаа салгаад удаагүй байтал ажлын маань тэр залуу надаас кино үзэх үү гэж асуусан. Надад амар сонин санагдаж байгаа юм чинь надаас дүү хүүхэд тэгснээ амар авьяастай, өөртөө итгэлтэй, амжилттай, мундаг явж байгаа хүн байж яагаад заавал намайг гэж их гайхсан. Бид хоёр ажиллаад хараад ганц хоёр уулздаг боллоо. Хэсэгхэн жаахан хугацаа өнгөрсний дараа тэр хүнтэй би дэндүү дотн болчихсон байсан. Тэр ихчтэйгээ амьдардаг байсан болохоор би гэрээр нь чөлөөтэй орж гараад л явна. Зум байсан. Тэр хөдөө хэсэг ажиллаар явхаар боллоо. Хүүхдүүд эмээ дээр лагерт очихсан. Би ихчтэй нь гэрт нь хантай байж байлаа. Тэр үед миний бие нэг л сонирн болоод эвгүүтэд байсан юм. Санаа зовоод тестээр үзтэл 6-аас гарсангүй. Ашгүй дээ гэж бодоод өөрийгөө тайвшруулчаад маргааш нь нөгөө тестээ хаях гээд харсан 2 6-аас болчихж. Бид хоёр тэр хугацааны туршид ганцхан удаа л дотн харилцаанд орсон байсан. Би бүр амар сандарчихсан. Их чинь их гоё хүн байдаг болохоор эргэлзэлгүй шууд залгаад хэлчихв. Нөгөөх маань хөдөөс хүлжээгүй газар байсан. Яана би жирэмсэн болчихсон юм шиг байна гэсэн их чинь намайг тайвшруулад за миний дүү битгий сандар. Их чинь яг одоо очлоо. Хоёулаа эход очиж үзүүлье гэсэн. Би их чийг нь тэгж санаа тавьж хүлээж авна гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Явж очиод үзүүлтэл эхонд орж ирээгүй байна гин. Тэгэхээр бага сартай юм уу жирэмсэн болоогүй байх магадлалтай. 14 хоногийн дараа ир гэж эмч хэлв. Тэгж байтал нөгөөх маанч хөдөөнөөс ирлээ. Яаж хүлээж авах вэ гэдгээс айж байсан чинь нэгэнд болчихсон юм чинь дээл гэж инээмсэглэн хариулв. Аав ээжтэй хэлж үздэг юм уу яах вэ? Тэр надтай амар их ярилцдаг. Намайг гомдоосон ч уурлуулсан ч дандаа ярилцъя л гэд байдаг байсан хүн. Бид хоёр гарах уу яах уу гэд олигтой шийдэлд хүрч чадахгүй ярилцаар л байх үед бид хоёрын талд бат зогсож байсан хүн түүний ихч байсан юм. Намайг эргэлцээр байх үед надтай хоёулахнаа ярилцсанаа. Манай дүү надад чиний тухай аль эртнээс л ярьдаг байсан. Манай ажлын нэг охин байдаг. 2 хүүхэдтэй, найз залуутай. Гэхдээ тэрнтэйгээ жаахан тааш тохирохгүй байх шиг байна лээ. Би л энэ эмэгтэйг хайрлахгүй бол өөр хүн хайрлаж чадахгүй юм шиг надад санагдаад байна гэж хэлсэн байсан. 1-2 сар ямар ч үйлдэл хийхгүй зөвхөн намайг ажиглаад явж байсныг би тэр үед л олж мэдсэн. Их чинь түүнд үнэхээр тэг санагдаж байвал өөрийнхөөрөө хийгээд үзье гэж зөвлөсөн байсан. Тэгээд л намайг анх кинонд урьж байж. Тэгснээ за их чинь ингээд ер нь нүүдэг юм уу дөө. Та хоёр одоо энэ байрандаа нөгөө 2 хүүхэдтэй авчираад амьдрах уу гэдэг юм. Бид хоёр 100% шийтгэж чадахгүй. Айлын ганц эрэгтэй хүүхэд 2 хүүхэдтэй эмэгтэйтэй амьдралаа холбочхоор эцэг эхт нь ямар байх уу гэд надад ч ихсэн бодох асуудал ихтэй. Тэгсэн нэг өдөр би чамайг одоо аав ээжтэйгээ танилцуулна. Би шийдчихлээ гэсэн. Аав ээж нь шоконд орсон л ах. Дөнгөж нэг эмэгтэй таалагдж байгаа гэж байснаа нөгөөх нь хүүхэдтэй болчихлоо гэхээр одоо хоёулаа хүүхэдтэй болж байгаа учраас хамт амьдрий. Би 2 хүүхэдтэйгээ танилцах хэрэгтэй гэлээ. Би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу гэж өөрийнхөө хийж байгаа алхамд эргэлзээр байсан ч надад тэр үргэлж зориг өгч байсан болохоор бид хамт амьдрахаар шийдлээ. Хүүхдүүдтэй танилцаж эхлээд тэр надаас илүү миний 2 хүүхдэд маш их цаг зав гаргаж байсан. Яг гэр бүлийнх нь хүн шиг. Тэр үед ахаа гэж дуудуулах ч хэцүү, ааваа гэж дуудуулах ч хэцүү штэ. Бүх юм хурдан болж болохгүй. Манай хүн яг үннээр нь хэлж байсан. Би одоохондоо миний хүү аав нь гэж хэлж чадахгүй байх. Жаахан хугацаа өгч. Би өөрийгөө амар гоё бэлдээдхий гэж байсан. Би тэр үед нь ерөөсөө яаруулаагүй. Тэгэж байтал хүү маань төрлөө.
дөнгөж төрөөд л хүү маань нүл хайрын донд үлгийдүүлсэн. Хадам ээж, аав, хоёр эгч нар гээд миний хизээч үзээгүй гоё гэр бүлийн уур амьсгал. Манай хоёр хүүхдийг өвөө эмээ нь инхрийлж хайрладаг, төрсөн өдрүүдийг нь мартдаггүй. Шинэ жилээр бэлэг өгдөг, ийм үлгэрийн юм шиг сайхан амьдрал байдаг юм бахтаа л гэж бодсон. Хүү маань төрчгөөр нөгөө хоёр хүүхэд маань яах бол хайрлагдах хിവэрэ болов уу гэж бодож байсан ч юу ч өөрчлөгдөөгүй. Тэр үед манай хүн би одоо жинхэнэ утгаараа болчихлоо. Тийм болохоор хоёр хүүхдээрээ Амбуу гэд нэрээрээ дуудуулмаар байна. Би ааваа гэж дуудуулах цаг нь болсон. 3 хүүхэдтэй болчихлоо гэлээ. Манай хоёр чинь тэр үед хөөхөн том болоод юм ойлгодог болчихсон байгаа шүү дээ. Бас шууд хэлчихэж болохгүй болохоор бага багаар ярилцаж тасгасан. Эрэгтэй эмэгтэй хүн нэг гэр бүл болж хүүхдүүдэд хайрладаг байхгүй юу? Бид нэг гэр бүл. Одоо Амбуу аав нь биднээс хизээж холдохгүй гэх мэт ярилцаар тэр хоёрыг аав гэдэг үгийг хэлдэг болгов. Тэрний өмнөх нь цэцэрлэгт байхдаа хүүхдүүдийг аав нь ирж аваад хүүхдүүд ааваа гэж дуудахаар тэрийг нь надаас хүүхдүүд маань гайхаж асууж байсан юм. Манай аав намайг бага байхад энэ хүүхдүүд чиг хайрладаг байсан уу? Ингэдэг байсан уу? Тэгдэг байсан уу гэдэл гинэт асуугаад эхэлсэн. Тэгсэн одоо ааваа гэж дуудах хүнтэй болчихсон. Нилийн хугацааны дараа манай хүн нэг хөөхөн хүүхэд зүүдлээд эхэллээ. 2-3 удаа зүүдэлчихсэн. Игч чинь хүүхэдтэй болсон юм болов уу гэдэл яриад өнгөрсөн. Миний бие ч жаахан сонирн байсан болохоор нь сэжигтэй санагдаад бит хоёр тест аваад үзтэл 2 зураас гараад ирсэн. Боломж уг нь огт байгаагүй байхгүй юу? Яагаад болчихоо гэд хоёулаа амар гайхаад. За юу ч гэсэн хоёулаа эхо ороод үзье гэсэн чинь нөгөө хүүхэд маань бүр 3 сар лугаад өгөхөд томорчсон хүүхэд байсан. Гал хөл гарна байна гэд харуулсан чинь бит хоёр хөл гарна байна гэд харуулсан чинь бит хоёр рүүгээ харснаа нулимс цэлгнээд л явчихсан. Баг хүүхдээ маань хэрэглэж идэлж байсан зөндөө юм байгаа болохоор асуудалгүй болгочих нь гэдэл гаргахаар болсон. Яагаад зарим хүмүүс болцоод бий чаддгүй байхад зарим нь болж үзээгүй байхдаа ч аав шиг байдаг байна гэж би гайхдаг юм. Би өөрөө аавгүй өссөн. Манай хүн надаас 3 насаар дүү. Тэгсэн мөртлөө л миний 2 хүүхэдэд байтугай надад хүртэл аав гэж ямар хүн байдаг вэ гэдгийг мэдрүүлдэг юм. Вау, ийм амьдрал байдаг гэж үү? Үнэхээр энэ залуу энэ бүсгүйд алга ташмаар байна. Энэ залуу үнэхээр мундаг байна. Энэ эмэгтэй ч гэсэн өөрийнхөө заяаныхаа антай эхнийх нь бүтээгүүч, хоёр дахь нь бүтээд ийм сайхан амьдарч байгаад нь баяр хүргэмээр байна. Баяр хүргэе. Нэг сайхан болчлоо. Гэхдээ энэ салгалт гэдэг зүйл сүүлийн үед үнэхээр ихсэн баха. Бороо ч гэсэн энэнд хэлэх үг надад бол олдохгүй, тайлбар бас байхгүй. Салаагүй хүмүүст бол энэ өстө нэр ийм тийм өстө нэр өстө юу гэдгийг өстө саллаа баярлаа гэж л байгаа байх. Яг салаад үдсэн хүмүүст бол хэлэх үг үнэхээр олддог юм аа. За үнэхээр сайхан нийтлэл. Монголын мянган гэр бүл, элэг бүтэн мянган хүүхдүүд аз жаргалтай байгаасаа гэж би хүсдэг. Би мянган хүүхдүүдийг аз жаргалтай болгохын төлөө хичээж ажиллана, хичээж амьдрна гэж ботдог. Ингээд өнөөдрийн түүх ярьж өгье. Номер 2 хамтдаа сонссон та бүхэндээ баярлалаа. Та бүхэн ч бас яг ийм өөрсдийнхөө түүхийг над руу бичээд явуулж болно шүү. Би уншиж өгье. Миний инста энэ доор үлдээ.
Facebook-ээ бас энүүлдэе. Тэгээ өнөөдрийн түүх ярьж өгьетэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.